Танд яг одоо United Group-ийн бүүвэ хөтөлбөрийн сонсдог үлгэрийн төвөр хүрж байна. Мэлхий гүнж эрт үр цагт 3 хүүтэй хаан байж хөвгүүд нэрийн цэнд хүрэхэд хаан хажуудаа дуудав. Өвгөрч хөшөрхийнхөө өмнө би та нарыг ан гэрлүүлж ачийнхаан зулааг өнөрлөмөр байна гэжээ. Хөвгүүд наавасаа ажис өрөөлөн өгдөө хаан аав минь. Айл газрын ямар хүний өртөө биднийг гэрлүүлмэр байна да гэж асуухад хаан аав нь ном саман аваад цэлгэр талд гарцгаа. Сум хаан нь тэнд та нарын заяаны хань бий гэж хэлв. Хөвгүүд нь аавдаа минь ослоод ном сумаа аваад цэлгэр талд гарan харваж гинэ. Том хүүгийн сум ноёны үүдэнд унаж. Ноёны охин сумын газараас авлаа. Харин дунд хүүгийн сум худалдаачны өргөн хашаанд унаж, худалдаачны охин сумын газараас авлаа. Баг хүү Иваны сум шунган ниссээр алга бол. Иван сумаа ирэн явж намайг тулж ачвал тэнд нэг мэлхий сумын тэврэн сууж байх юм гин. Хаан хүн Иван мэлхий миний сумыг өгөөч гэв. Намайг ихнэрээ болгон аваач гэж мэлхий хэлвгүй. Юу гинэ? Би яаж мэлхийтэй суух юм бэ гэж Иван хэллээ. Надтай суул та. Хов зээ чинь шүү гэхэд Иван гайнахран аргаа барахтаа мэлхийг авч эртэн авчирчээ. Хаан 3 хорим хийв. Том хүүгээ ноёны охинтой, дунд хүүгээ худалдаачны охинтой, азгүй муу Ивана мэлхийтэй гэрлүүлжээ. Нэгэн өдөр хаан хөвгүүдэд дууд маргааш эхнэрүүдтэйгээ цууг найран дээр гэж хэлжээ. Хаан хүү Иван толгойгуудаан гонигтай буцжээ. Мэлхий шалан дээгүүр үсчин ва хаан хүн Иван юундаа гониглаа вэ? Хаан аавчин гашуун үг хэлвүү гэхэд Иван мэлхий минь би яаж ч гониглохгүй байх юм дээ. Аав минь найрандаа эхнэртэйгийн эргэж байна. Гэтэл би чамайг яаж хүн олонд үзүүлэх вэ гэж хариулв. Хаан хүү Иван минь битгий гонигл. Найран чи ганцаараа яв. Би араас ч начна. Түс тасгийг чимээ сонсоод бүү айж сандраарай. Харин юу болохыг асуувал энэ миний мэлхий хайрцагсан суугаад ирж явна гээрээ гэж мэлхий хэллээ. Ингээд хаан хүү Иван найранд ганцаараа явлаа. Хоёр ах нь гойж gooцсон эхнэрүүдэд дагуулan хэлжээ. Иваныг харан шоож дооглон инээлдэн зогсно. Яагаад ганцаараа ирэвэ? Мэлхийг альчуурт боогод аваад ирэхгүй? Чи тийм үзэсгэлэнтэй бүсгүй хаанаас олов вэ? гэж хоёр ах нь Иванаар тохуурв. Хаан хөвгүүд бэрүүдтэйгээ хүндэт зочдтойгоо зэрэгцэн амттан шимттэн өрсөн аврах том царсан ширээнээ сууж найр эхэлжээ. Гинэт түс тасгийг чимээ гарч ордон шилтгэн чичрэн дөргиж гинэ. Зочид айн сандарч суусан газараас суурган босоход Иван хүндэт зочид минь бүү сандар. Миний мэлхий хайрцагсан суугаад ирж явна ингэлээ. Гэтэл хааны ордны үүдэнд 6 цагаан морь хөлөлсөн алтан сүхэр зогсоход тэндээс тааж хилж баршгүй тайлж зурж болошгүй үлгэрийн дагн гэмээр үзэгслэн гоо од гэдэл болцсон номин хувцтай октор уян тунгалаг сар толгой дээр нь гэрэлтсэн мэргэн Василиса гарч ирж гинэ. Мэргэн Василиса хаан хүү Иваныг гараас нь төшин авч амттан шимттэн өрсөн аврах том царсан ширээнээ суув гэв. Мэргэн Василиса хаан хүү Иваныг гараас нь төшин авч амттан шимттэн өрсөн аврах том царсан ширээнээ суув. Зочид олон сууж идэж ун дуулж шуурдаж эхэллээ. Мэргэн Василиса аягтаа дарсаа уугаад үлдсэнийг нь зүүн ханцуу руугаа цутгацлаа гэв. Амсаж идсэн махныхаа ясыг харин баруун ханцуу руугаа шидчихэж гин. Албаар ингэж үзүүлсэнийг нь ах нарын эхнэрүүд дуурай авгинэ. Ууж идэж садаад дуулж бүжиглэх болвоо. Мэргэн Василиса Иваныг аван бүжиглэж гарлаа. Олон зочдыг гайхан шагширтал
онц сайхан бүжиглэж зүн ханцуугаараа даллахад нуур мэлтэлзэн бий бол баруун ханцуугаараа даллахад дун цагаан хоншоо тэрхүү нуурна өглөө. Хаан аав хамаг зочид шагшин гайхав. Том хоёр хүүгийн ихнэрүүд бүжгэлэхээр гараад ханцуугаараа далалтав. Зочдоо шүршч гэж гин. Нөгөө ханцуугаараа далалтад хатуу яс цацагдан нэг яс хааны нүдэнд орчихжээ. Гэтэл хаан уурлан хоёр там бэрээ хөөчгөж гин. Энэ зур хаан хуйван сэмхэн гарч гэртэн очоод мэлхний арсыг олж гал руугаа шидэн шатаажээ. Мэргэн Василиса гэртэн иргэн ирээд мэлхний арс нь байхгүйд гуниглан сууж яваанд. Хаан хүү яваа. Чи юу хийх нь вэ? 3 өдөр хүлээж чадсан бол би энэ насаараа чинийх байхсан. Одоо үрд баяртай. Намайг 100 уулын цаантаа 6 улсын тэртээ хорт ясан хэдэргийн нутгаас ирж алаарай. Гэт үнсэн саарл хөхөө шов болон хувирн цонхоор нисэн оджээ. Хаан хуйван уйлж дөрвөн зөвхт мэхийн ёслоо. Мэргэн Василиса ихнэрэн олохоор харсан зүг рүүгээ явжээ. Яваад л байж, утал нийлж, хөрмөн цоорж, нар салхи бороо шорон цохигцоод малгаанч урагджээ. Гэтэл нэг өдөр нэгэн үгэнд дайралтаж "За сайн ирмэн, хэд нутаг хаан вэ? Хэрэг зорих хиндв?" гэж асуув. Хаан хуйван учир байдлаа хэлэхэд мэргэн Василиса төрсөн эцгээсээ илүү ухаантай сэргэлэн учир эцэг нь уурлан түүнийг 3 жил мэлхий бай гэж хувиргасан. Одоо яач гэхэвдэ? Чи энэ бөөнхий уцыг ав. Утас хаашаа өнгөрн чи тийшээ яваад бай гэж зааж өгөв. Харин хаан хуйван үгэн талархаад бөөнхий уцаа даган цааш явжээ. Утас өнгөрн задарна. Яваанч дагангүй. Гэтэл ойногонд цэлгэр цоороход баавга таарлаж. Яван түүнийг агнахаар шагаж онилж байтал баавга харин хүний хэлээр "Хаан хуйван минь, намайг бүү алаач. Хизээ нэгэн цагт би чамд хэрэг болж магадгүй" гэж хэлв. Яван баавгаг өрөвдөд харамсангүй цааш явжээ. Тэгтэл нэгэн эр нугас дээгүр нь эргэлдэн нисвгэн асал агнахаар шагаатал нугас хүний хэлээр "Хаан хуйван, намайг бүү алаач. Хизээ нэгэн цагт би чамд хэрэг болноо" гэж хэлжээ. Яван нугасыг өрөвдөд харамсангүй бас л цааш явж. Тэгтэл нэг туулаг үүж явна гин. Дахиад лагнахаар шагаатал туулаа хүний хэлээр "Хаан хуйван, намайг бүү алаач. Хизээ нэгэн цагт би чамд хэрэг болно" гэж хэлв. Яван туулаг өрөвдөд цааш яв. Ингээд хөхрөх тэнгисийн захад тулж иртэл эргийн нисэн дээр багтарч өгөх шахсан нэг зурхаа захас хэвтэж байв. Зурхаа хүний хэлээр "Хаан хуйван, намайг өрөвдөөч. Хайлгах их тэнгист минь оруулж өгөөч" гэж гуйжээ. Яван зурхааг тэнгист нь хаяад цааш эрг даган явжээ. Яваад л байж. Явж бөөнхий утас нь ой руу орлоо гин. Тэгтэл ой татах хаалга таглах цонхохгүй. Дахин хөлт байшин эргэлдэж байв. "Байшин минь, архана ой руу ангаа хаалгаа над руу харуулаач" гэж Яван хэлв. Харин байшин архана ой руу ангаа хаалгаа Яван руу харуулв. Яван байшинд ороход дахир ясан хөлтөв. Таац тулсан хамартаа шолмос эмгэн махир шүтээ тавир дээр тавиад 9 давхар тоосготаа пишэн дээр хэвтэж байв. "За, сайн ир юу гэж явна? Ажлаас цугтаж явна уу? Аль эсвэл ажил ирж явна уу?" гэж шолмос эмгэн асуув. Тэгэхэд хаан хуйван өөрийн эхнэр мэргэн Василисаг ирж яваа үнэн учраа ярьжээ. "Чиний эхнэр одоо хорт ясан хэдэргийнд байгаа. Ясан хэдэрхтэй тэмцэнэ гэдэг тийм амар биш. Ясан хэдэргийн үхэл зүүнний үзүүртэй. Тэр зүүн өндгөн дотор. Өндөг
нугасны гидсэн дотор. Нугас туулан гидсэн дотор. Харин туулаа чулуун авдар дотор. Чулуун авдар өндөр царсан дээр байх. Тэр царсыг хорт ясан хэдрэг хар нүднээсээ илүү хайрлан хамгаалдаг да гэж хэлээд шолмос эмгэн царс хаана ургаж байгааг зааж өгчээ. Ингээд Эван явн явсаар нөгөө өндөр царсанд тулж ирэв. Найган шугсан өндөр царсан дээр чулуун авдар гар хүрхийн аргагүй өндөрт байж гинэ. Гинэт хаанаас ч юм аав давхин ирж царсыг үнцээр нь булгатав. Авдар газар унаж аграв. Авдраас туула огл өсрөн гарч хар хурдаараа цугтав. Гэтэл араас нь өөр нэг туула хөөн гүйцэж нөгөө туулаа хэдэн хэсэг тас татан хаяв. Тэгтэл туулан гидсэн дотроос нугас гарan өндөр гихч нисэн одгод эр нугас хөөн гүйцэж өндгийг унгав. Өндөг хөгцөн ихээр тэнгис дунлаа. Энэ их тэнгисийн усан дотроос яаж тэр өндгийг олох вэ гэд хаан Хүйва гашуун нулимсаа туслуулан уйлив. Гэтэл гинэт өмнө цурхай загас аманда өндгийг зуулчихсан сэлээд ил. Хаан Хүйва өндгийг хагалан зүг гарган аваад үзүүрийг хуглав. Яван зүг хуглахад хорж ясан хэдрэг байж ядан тийчилж өхөвгинэ. Хаан Хүйва ясан хэдрэгийн цагаан өргөөр гүйн очив. Мэргэн Василиасаа ихнэр нь гарч ирлээ. Тэгээд хоёул өтөл насыг хүртэл амар сайхан аз жаргалтай амьдран суусан гэдгээ. Бяцхан үрсийнхээ төсөөлийн ертөнцийг хөгжүүлж Монгол ах буй сэтгэлгээний соёлыг түгээх зорилготой Unitel Group-ийн өвөө хөтөлбөрийн үлгэрийг бүлээн авч сонссонд баярлалаа.